Тэгээд сургуулаасаа хөндлөж явдаг, за бахархаж явдаг багштайгаа ингээд маш том өргөн хүрээний сэдвээр ярилцах гэж байгаа. Нийтлийн бахархал боловч нөгөө талын бас аюу химээж байна. Тэгээд тантай багштайгаа одоо эх орн гэж эх орны үн цэн эх оронч хүн гэж бож хүн хийн те. Эх оронч үзэл гэж юу юм бэ гэдэг маш өргөн агуулга хүрээнд тантай бас ярилцах гэж байна. Тэг би бас яриагаа эх орон гэж юу юм бэ гэдгээс эхлэе гэж бодож байна. Тэгээд дэлхийн одоо маш олон хүмүүс бас эх оронгүй амьдарч байдаг юм лээ. За эх орон гэдэг нэг талаас одоо тийм тийшэр ойлголт. Хүн болгон их хэлбэрхан келдэг. Түгээс чурахгүй одоо өөрийгөө бас эх оронч гэж зарладаг ийм тийшэр ойлголт. Гэхдээ эх орон гэдэг бол өөр их чухал бүрдэл хэсэгтэй. Нэгдүгээр эх орон гэдэг бол одоо бидний түүхийн гадууршид байгуулсан төрний тусгаар тогтнол. Хоёрдугаарт нь тэр хүн оршин зохисон жоо манай газар нутаг. Гуравдугаарт нь манай ард түмний альч ард түмний түүхийн гадууршид бүтээсэн өв соёл. За дөрөвдүгээрт нь орчин үед бол тэр эх орны одоо бүрдүүлж байгаа, төрийг бүрдүүлж байгаа, нийгмийг бүрдүүлж байгаа хүн ард түүний хөгжлийн асуудал. Ийм дөрвөн бүрдэл хэсгээс эх орн бүрддэг. За тэгээд эх оронч үзэл гэдэг бол үзэл ойлголт ерөнхийдөө эртний Ором дүүссэн юм байна. Ором дүүсгтээ төрсөн нутаг гэдэг үзэл ойлголтоос үсээд тэгээд дараа нь тэр нь тодорхой агуулгын хувьд хөгжөөд энэ Оромынхоо бүгд найрамдах улсыг хамгаалах, бүгд найрамдах улсын үзэл баримталтаар хөгжиж байгаа эрх чөлөөг хамгаалах гэдэг үзэл санаагаар эх оронч үзлийн агуулгад өрсөн. За тэгээд сүүлдээ 16 17 дугаар зуунд ингээ Европ дэлгэрээд ирэхээр эх оронч үзэл хоёр янзаар дэлгэрээд ирсэн. Нэг нь бол одоо жинхэнэ иргэний эх оронч үзэл, нөгөөх нь бол кэр гэсэн. За кэр гэсэн эх оронч үзэл гэдэг нь түүхийн ямар ч цаг үед бас л байж байдаг нийгмийн тодорхой жижиг үлэг хэсгүүд бол өөрийнхөө эх оронч гэж зарладаг, эх орныхоо төлөө тэмцэж байна гэж бас одоо янз бүрийн жагсаа цуглаан хийх явдал байдаг, хэвлэл сонинд бичих явдал байдаг. Энэ бол түүхэн цаг үеийн болгонд байдаг юм байна. Тэгэхээр бидний одоо гол ярилцах сэдэв бол иргэний эх оронч үзэл гэж юм юу юм бэ гэж. Тэгэхээр их хүнний амьдралд бол ер нь сонгож болдгүй, буцаж олддоггүй гурван юм байна гэж одоо би ойлгож байгаа. Нэгдүгээр бидний төрсөн эх орн, хоёрдугаар төрүүлсэн эцэг, гуравдугаарт одоо бидний бие махбод оюун санаанд урсан өнгөрч байгаа цаг хугацаа. За энэ гурвыг бол хинч одоо буцааж олж авч чадахгүй. Тэгэл одоо хамгийн үнцэнтэй бол буцааж олдож болдгүй. Дахин сонгож болдгүй юм байдаг юм ба шүү дээ. Ийм гурван юм байдаг юм байна гэж. За тэгээд эх оронч үзэл гэдэг бол ухаанда цаг хугацаа болгонд бас өөр агуулгаар явж идэг юм байна. Агуулгатай. Тухайлбал төрөний миний эхэлдэг дөрвөн бүрдэл хэсэг бол ямар нэгэн хэмжээгээр шинжлэгдээд явдаг. Ухаанда одоо эх оронд одоо аюулт учирсан дайн байлдааны үед бол одоо фронт дээр очиж гавьяа байгуулах эх оронч үзэл байдаг. Ард талд одоо хүч чадлаа дайчлан хөдөлмөрлөх бол эх оронч үзэл байдаг. За өнөөдрийн 50 цагт бидний эх оронч үзэл ер нь юугаар илэрх юм бэ гэвэл их энгийнээр манай үндсэн хуулинд тодорхойлоод байгаа хууль ёсны дөрвөн үүрэг, журамт дөрвөн үүргийг л гэрхэн биелүүлж байгаагаар Монгол хүний эх оронч үзэл тодорхойлогдох юм байна гэсэн ийм утга санаагаар би ойлгоод байгаа. За ингээд эх оронч үзлийн илэрх анхны суур хэлбэр бол юуны өмнө бид нэр монголчууд өөрийнхөө төрийн аюулгүй байдлыг хангаж байх, төрийн тусгаар тогтнолыг хангаж байх. Энэ нь бид нэр өөрийнхөө хүч чадлаар оролцох ёстой юм байна. Тэгэхээр өнөөдөр аюулгүй байдал гэдэг бол олон талтай болсон. Мэдээллийн аюулгүй байдал гэдэг юм уу, эдийн засгийн аюулгүй байдал гэдэг юм, улс төрийн аюулгүй байдал гэдэг юм уу. За тэгэхээр өнөөдөр магадгүй ухаанда мэдээллийн аюулгүй байдал гэдэг бол бүр эгзэгтэй тал руугаа байчиж магадгүй. Тийм учраас энэ улс орныхоо төрийн тусгай тогтнолыг хамгаалахад иргэн бүр одоо идэвхтэй оролцоотой байх. Энэ бол ухаанда хүний энэ эх оронч үзлийн их тод илэрлэл юм байна гэж. За хоёрдугаарт нь байгаль орчин. Тэгээ бидний оршин байгаа байгаль орчин бол бусад улс орнуудтай харьцуулахад нэг хэсэг одоо нөгөө
нүүдлийн соёлтой байсны хувьд одоо эвдрээгүй, бохирдоогүй, онгон зэрлэгээрээ байсан. За гэтэл сүүлийн жилүүд манай байгаль орчин ерөнхийдөө том эрсдэлд учраад байгаа. Энэ бол эрсдэл бол нэг талаасаа одоо байгалийн өөрийн зам ёсны эрсдэл байна. Хоёрдугаар нийгмээс байгальд нөлөөлж байгаа эрсдэл байна. Тухайлбал одоо ингээд зам ёсны гэхээр манай газар нутгийн одоо нэг 70 орчим хувь ингээд цөлжүүлсэн тийм үү. Маш олон голгоор ширгэж байна. Тийм үү. За оймод ерөнхийдөө их багасж байна. Ханда 1990-ад он гэхэд манай газар нутгийн нэг 8% оймодоор бүрхмэл байсан бол өнөөдөр 6% бүрхтэй өгөөтэй болж байна. Энэ хооронд бол маш олон төмөр гараад ингээд оймодоо бидний сүйтгэж явах жишээтэй. За нөгөө талаар одоо манай нутаг бол бас нэг талаасаа одоо дэлхийн дулаарлыг хамгийн их өрнөж байгаа зүйл манайх юм шиг байна. Одоо судалгаагаар бол энэ Европын улс орнуудад дэлхийн дулаарл 1.5% байвал манайд ерөнхийдөө 2.5 болж байгаа. За гэтэл 2050 он гэхэд манайд бол ханда дэлхийн дулаарл 6.5 болох нь гэсэн ийм урьдчилсан судалгаа гарч байгаа юм байна. За ингээд дэлхийн дулаарл их өснө гэдэг бол манай их шиг одоо ийм ус чигсэл багтай ийм газар нутагтай улс орнд бол энэ газрынхаа хөрсийг яаж хамгаалах вэ гэдэг том асуудал тулгарч байгаа юм байна. За энэтэй холбогдоод одоо ерөнхийлөгчийн санаачилсан тэр бүмүүд бол чухал үр гүйцэтгэх нь өнөөдөр одоо энэ иргэд өөрсдөө бас ашаанда сайхан амьдрий гэсэн хөдөлгөөн өрнүүлээд ашаанда их мод тарьдаг сум орон нутгууд ус аймагуд цэцэрлэгт хүрээлэнтэй болох юм хөдөлгөөн өрнүүлж байгаа юм байна. Тэгтэл одоо бид энэ ажлыг маш эрчимжүүлэхгүй ер нь манай хөрс маш өвдөрч байгаа. Манай хотын одоо хөрсний бохирдол ямар байгаа вэ? Та нар мэдж байна. За хөзөө бол ерөнхийдөө хөрс хэвдэрч байгаа. Одоо хонд малын бэлчээрийн даац хүчтэй байлаа гэж ингээл ярьж байгаа. Эн чинь манай байгаль орчин гарцааг бол одоо эрсдлийг босгон дээр тулаад ирсэн. За нөгөө талаас бас ийм байна. Манай байгаль орчин хамгаалах биднээс дэлхийн нийтийн том үүрэг хүлээсэн улсууд юм шиг байна. Тухайлбал одоо ингээд Мазалавага гэдэг амт дэлхийд юусоо байхгүй. Манайд нэг 22 байгаа юм уу? Бүхэн гэл байдаг. Одоо бас их дэлхийд товарцсан их цөөхөн байдаг. Гэтэл одоо бидний бас элбэг болов гэж бодчихсон цоохор ирвс гэдэг юм чи дэлхийд дэр нь 3000 байдаг юм биш үү? Түүний 1000 Монгол байдаг юм байна. За тэгэхээр ингээд дэлхий бас биднийг харж яадаг. Нөгөө цоохор ирвс яаж ийн, нөгөө бүхэн яаж ийн, нөгөө мазалаалга болчоогоо гадаач гэдэг юм уу. Тэгэхээр бидний энэ байгаль орчныг хамгаалахын тулд зөвхөн монголчуудын өөрийн хэрэг биш дэлхийн нийтийн өмнө хүлээсэн том үүрэг болоод явчихж байна. За нөгөө талаар манайд бас дэлхий товардсан Монгол дөр одоо алга болчих гэдэг өвс ургамал тухайд их байдаг юм байна. Одоо ингээд энэ ургамал судлаачдын тооцоогоор бол нэг 135 ургамал ер нь одоо бүр нэг ховордоод алга болдгийн даваан дээр. За нэг 230 хэдэн ургамал бүр их ховордож байгаа ч байдаг юм. За одоо миний олж үзсэн мэдээгээр одоо хонин арц гэдэг ургамал ганцхан Монголд л ургадаг юм байна. Тэр нь одоо энэ Гөвсгөл хангай улс орчинд ургадаг. За тэрнийг улсууд бас түүгээд зарах гэж явж идэг юм байна. За нөгөө бансан бөрөө гэдэг эцэг чинь бас хэцүүхэн байдаг юм байна. Гэхдээ ингээд бид нэр өөрөөр хэлбэл Монголд төдийгүй дэлхий товардж байгаа амьтныг хамгаалах, өв сургамлыг хамгаалах, магадгүй одоо нүүдэлчний соёл энэ олон зуун жил аваад явсан энэ нутгийг хамгаалах бол маш хэрэгтэй байх шээ. Тухайлбал ингээд энэ хулан гэдэг амьтны чинь одоо 70% нь 90% Монголд байдаг гэж байна. Нэг өвлөг гөрвөлний чинь олдсон ер нь 70% Монголд байдаг гэж байна. Тэгэхээр дэлхийн өмнө л одоо бид нар тодорхой хэмжээний хариуцлага хүлээх болоод байна. Тэгээ энэ талаас ухаандаа энэ эх орон үзэл гэдэг одоо хүүхэд залуучуудаас эхлээд байгаль орчноо яаж хамгаалах юм, яаж бохирдлоос аврах юм, яаж одоо нөхөн сэргээх юм, бүр одоо бидний тэр шинжлэх ухааны үндэстний мэдлэг эзэмших цаг болсон юм байна гэсэн нэг юм. Дараа нь хоёр дахь асуудал одоо эх орон үзлийн их тод илэрлэл бол одоо хүн болгон хариуцж байгаа хөдөлмөртөө үнэн шударга байх. Одоо дэлхийн нийтийн үндэсний телевизээр гарсан мэдээ ашиглаж ийм судалгаа гаргасан байна.
Дэлхийн 190 орноос манай хөдөлмөрийн бүтээмж 107-д орж байна гэж. 107 их доош болж штэ. Түүгээрч болохгүй наривчилсан судалгаа гаргасан байна. Ухаанда Монгол хүний нийт ажиллаж байгаа хүмүүсийн 10% нь ер нь би эх орондоо юм бүтээе гэсэн тийм сэтгэл зүрэхтэй бүтээлчээр хөдөлмөрлөдөг. Цаад үлдэж байгаа 40% нь бол албан тушаал дэвших. Эсвэл байгууллагынхаа манлайлагжуулаа гэж хөдөлмөрлөдөг. Гэтэл цаана 50% бол зүгээр л цалингаа аваад явж явах. Ийм сонирхолтой болж шүү дээ. Мас болоод шүү дээ. Тэгээд 4-5 жилийн өмнө хийсэн судалгаагаар нь Монголд 4 хүний нэг нь л одоо бүтээлч хөдөлмөрлөдөг юм байна гэсэн ийм судалгаа гараад. Тэгэхээр чи бид нар ингээд хөдөлмөрөө ер нь одоо юу гэдгийг хийсэн болж өнгөрөөдөг юм уу гэсэн. Тэгээ ийм байх чинь нөгөө бидний хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрийн бүтээл чанар тийм үү. За тэгээ цаашаага нөгөө хүний өөрийн төлөвшлөлт чинь ингээд доош явах гэдэг шүү дээ. Хонд одоо сайхан бүтээч хөдөлмөр эхэлж байгаа үдид улсууд байна. Ингээ би нэг 2-3 жишээ дурдیں۔ Одоо үлэг гэрүүлээ судалдаг одоо бар сулдаг. 80 хүрч байгаа хүн байна. Амьдралынхаа 60 жилийг 91 л судалгаа зориулсан үлэг гэрүүлийг судлахад зориулсан байна шүү дээ, тийм үү? Тэгээ одоо бидний одоо залуучуудаас гэх юм бол одоо манай хөдөө аж ахуйг анхаарал татж шүү дээ. Одоо малаа яаж өсгөх, энэ байгаль орчинд ээлтэй мал аж ахуй яаж эрхлэх юм гээд. Тэгсэн одоо та бидний дотны тань Эрдэнэ булган гэдэг хүн хөдөө болон сэтгүүлчийн ажлыг орхиж гараад малчин болоод тэгээ хэдүү миний дуусан баримтаар бол ингээд 300 малаар жилд 100 сая төгрөгийн орлого олсон байна энэ хүн. Тэгэхээр энэ бол цөөхөн малаар их орлого олоод малчин хүмүүс сайн амьдарч болох юм байна гэдэг. Одоо залуучууд ийм үлгэр жишээ үзүүлж штэ. Гэгчлэн ингээд ийм хөдөлмөртэй үлгэр жишээ үзүүлдэг юм. Одоо манай юу гэдгийг их хөнгөгдмөл, хязгаарлагдмал байгаа нь бол одоо нөгөө эх орон төслийн одоо бодит хэлрэл бас алга болох гэдэг. За дараа нь эх орон төсөл гэдэг юм ер нь ухааны гэрүүлээс эхэлнэ гэж боддог. Гэрүүлээс. За яагаад тэгж яах вэ гэхээр ер нь манайх ч одоо нэг 9,045,000 өрхтэй юм уу? Монгол улс. Монгол нийт. Тий, нийтдээ. За тэгээд энэ өрх айлуудыг чинь ингээд аваад үзэхэд одоо салалтын тоо өдөрт ингээд 10 гэрүүлээ цуцул заах жишээтэй. Тийм өндөр тий. За тэгээд ингээд жилд ерөнхийдөө нэг одоо 4,000 орчимч болчихж явах шүү. Ингээд тэгээд эмэгтэй хүн тулгойсон, эрэгтэй хүн тулгойсон гэрүүл ерөнхийдөө бараг нэг 14-18% эзэлж байгаа юм. За тэгээд бид нэр одоо өрөөсгөл гэрүүл гэдэг юм одоо хагас гэрүүл төссөн хүүхдүүд одоо хүмүүжлэлээр нь ямар байх вэ гэдэг. Тэгээ эн чинь бас нэг одоо тодорхой баримтаар харагдаад байна. Тухайлбал өнөөдөр манай одоо нэг том шууган дэгдээл ер нь нэг намжихгүй шүү дээ. Ахлахангийн сурагчдын дунд үйлдвэрийнхний дээрлэл. Тэгээд энд судалгаа байх юм аа бас. Өөрөөр хэлбэл ахлахангийн сурагчдын 3 хүүхдийн нэг нь заавал үйлдвэрийн дээрлэлд өртсөн байж байгаа. За 4 хүүхдийн нэг нь электрон тамхитаад байна шүү. Гэл ингээл судалгаа. Тэгээд тэр хүүхэд хаанхын хүүхдүүд тодорхой гэр бүл төсөж байгаа хүүхэд. Тодорхой дунд сургууль сурч байгаа хүүхдүүд. Тэгээ өнөөдөр багш нар бас зовлонд гоод очиж байна. Зарим бүр Ахмад багш хэлсэн байлээ. Өнөөдөр бол хүүхдүүдийг хүмүүжүүлэхээс өмнө эцэг эхийг хүмүүжүүлэх цаг болчлоо. За яагаад гэвэл ухаанда бидний хүүхдтэй ойлгомжгүй даалгавар өглөө гэд эцэг хороод ирдэг. За гичээлээс нь авцроо жаахан даалгаврыг хэлгэхээр чи хүүхэд явуулсангүй гэд ингээд ороод ирдэг. Ингээд эцэг эхчүүд бидний лөө давшилдаг болцсон. За хүүхдтэй бид тэр үг хэлж чадхаа байлаа гэсэн ийм багш нарын тийм цөхөрсөн маягтай юм ярьж байна. Энэ чи юу юм байна? Одоо хүний эрх гэлээ гэж яриад байгаа шүү дээ. Энэ ер нь бас энэ нийтлэг шүүзэгдэл болсон байна. Хондоо сая Германд нэг нөхөр ном бичсэн байли Бүрэн харт гэдэг хүн сахилга хотыг магтахна гэдэг. За. Би нөгөө нэг ном ярьдаг ээлжээр энэ нөхрийг ярьсан. Тэгэхээр тэр нөхөр 1970-аад он 80-аад оны Германы амьдралыг гэсэн. Одоо манайд бол Германд боловсрал хүмүүжил зогсолтонд орсон.
За яагаад зогсолтонд орсон бэхээр бид нэр хүүхэд залуучуудаа зүй ёсны шаардлага тавьж шигэж шаарддаг байсан. За тэгээд гэр бүл эцэг эхчүүд ингээд хүүхдүүдээ эвдрээд элдв зан гаргаад ирэхээр юуны өмнө хэн танддаг? Сэтгэл зүйч танддаг байсан. Сэтгэл зүйч. За өөрсдөө шаардлага тавихаа байсан. Багш нар шаардлага тавьж чадхаа байсан. За гэтэл бол одоо зүйн үлдээ сэтгэл зүйч тандхаас өмнө тэр хүүхдүүдэд атуу шаардлага тавьж түүнийгээ заавал биелүүлвэл ингэж ажил хэрэгч болгох ёстой юм байна гэсэн тиймэрхүү агуулгатай ном тэнд бичсэн байна. Тэгээ манайд бол яг тэр үе ирж байгаа болтой. За энэ бол одоо олон шалтгаантай байна. Тухайлбал отчлолтой холбоотой байгаа баах тийм үү. За нөгөө талаас манай эцэг эхчүүд ер нь цоо шинэ үеийн хүнийг ухаанд одоо бидний яриад байгаа нөгөө зэт үеийн дижитал үеийн хүмүүжүүлэх арга барил нь оцорцсон. Нэгдүгээр, хоёрдугаар өөрөө сайхан үлгэр жишээ үзүүлж чадахгүй ухаанд чадхаа байсан. Тийм ингээд бодоод үз хоногт Монголд 100-аас 150 гэр бүлийн хүчирхийлэл бүртгэж штэ. Тэгэхээр тэр гэр бүлийн хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн хүүхэд гэдэг чинь сургууль дээр очихоор гахалхангийн сурагчдын хүчирхийлэл үйлдэгч болж өөрдөг. Ингээд өөрөөр хэлбэл гэр бүлийн хүмүүжил ерөнхийдөө их алдагдсантай холбоотой. Энэ нь бол эцэг эхчүүд бидний хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар өөрийгөө боловсронгуулгаж эцэг хүн ямар байх ёстой юм, их хүн ямар байх ёстой энэ талдаа их алдаж байгаа. Ухаандаа 2011 онд энэ Монголын ирчүүдийн холбоо эдгээр дээд сургуулийн тэр хамтраад нэг 4-5 аймаг Улаанбаатарыг хамтраад мянган хүний дунд судалгаа явуулсан. Тэр судалгаагаар ер нь ямар хүчин гарсангүй за ирчүүд өөрөөхөө гэр бүлийн төшиг тулгуур байж чадхаа боллоо гэсэн. Тийм за хүүхдээ хүмүүжүүлж чадхаа боллоо. Ирчүүд хорд зуршилд автагдах нь амархан боллоо ч гэдэг юм уу. Нэг иймэрхүү хандлагатай судалгаанууд ерөнхийдөө гарцсан байна. Тэр эн чинь юутай холбоотой гэхээр нөгөө гэр бүлийн гишүүдийн үүрэг тэр дотор ирчүүдийн үүрэг ямар нэг хэмжээгээр суларч байгаа юм байна гэдэг. Тэгээд эдийн засгийн идэвхтэй хүн амын талаас нь аваад үзэх юм бол манай ирчүүд эмэгтэйчүүдээс 20 мянгаар илүү ажилгүй байна. Ажилгүй. Тэгэхээр ямар нэгэн ажил эрхэлдэггүй ингэж яваад байна. Тэгэхээр ажил хөдөлмөр гэдэг чинь хүнийг одоо өвдөн болгодог. Хүмүүжүүлдэг. Гол юм байна шүү дээ хүмүүжүүлдэг. Тэнд одоо ажил хөдөлмөр бол ухаандаа яг бид нэр өнгө цодохдоо энэ зүгээр яг цалин авдаг хэрэгсэл юм биш. Тэр нь бол зүгээр нэг л үзүүлэлт юм. Цалин авахаас гадна тэр нөхөр ажлын дадлага туршлагатай болно. Хөдөлмөрийн хамт олонтой болно. Хариуцлагатай болно. Цагийн имийг цагт нь хийж сурдаг болно тийм ээ. Хамт олон байгууллагын өмнө хүн хариуцлага хүлээнэ гэдэг чинь их чухал юм байна шүү. Энэ талаас ухаандаа гэр бүл гэдэг бол тэр эх оронч үзлийн одоо голомт байх хэрэгтэй юм байна. Өөрөөр хэлбэл үр хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ? Яаж одоо юу гэдгийг залуучууд яаж эцэг их болох вэ гэдэг юм уу? Энэ асуудал байна шүү дээ. Тэгээд одоо тэр өрхийн гол орлогыг бүрдүүлж байгаа эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтээр дутуу байгаа юм чинь тэр гэр бүлийн яаж амьдрах вэ? Энэ тэгэхээр чинь тэр эрэгтэй хүний гэр бүлд байх үүрэг оройл нэг хүн бас л ямар нэг хэмжээгээр буурсан. Уналтанд орно шүү. Тэгээд хүүхэд гэдэг юм чинь эхлээл одоо дуурайдаг юм бол эцэг их ах гэж. Тэднийгээ дуурайж л одоо хүн болдог. Гэтэл тэр нь ингээд сөрөг үр дагавар үзүүлээд сөрөг үлгэр жишээ үзүүлээд байхаар за ер нь амьдрал гэдэг чинь ийм юм байна дөө гэт. Ингээд явчих тийм шиг байна. За дараа нь нөтер хүүхд залуучууд нөлөөлж байгаа нэг том юм бол ерөнхийдөө одоо манай радио телевизээр үзэж байгаа энэ одоо болгон үзүүрүүд энэ гар утасны мэдээлэл хүүхд залуучуудыг баримжаа алдуулж шүү дээ. Одоо шүүлтэргүй гэж бид ярьдаг тийм. Одоо ер нь нэг тийм хүүхд одоо юу үзүүлээд байдгүй бол нэг тийм дандаа зугаатай хөнгөн тийм иймэрхүү юм үзүүлээд байдаг. Кино болохоор тэгэл нэг аллага таллага тагнуул уршуул нэг тиймэрхүү юм үзүүлээд байдаг. Тэгээ хүүхдүүд чинь нөгөө тэр хүрээндээ
амьдралыг ойлгодог. За амьдрал гэдэг чинь юм зугаасан гэдэг юм байт юм байна. Тийм үү? Ийм л одоо нэг хардаж зэрцсэн юм байт юм байна. Нэг талаас амьдрал гэдэг чинь аймаар ч юм шиг байна. Гэт ийм сэтгэл рүү явждаг. За тэгээ хүн гэдэг чинь ер нь сони амьтан байна. Энэ Нобелийн шагналын намайг сонин ном бичсэн байлээ. Одоо хурдан шийдэх үү, бодож шийдэх үү гэсэн ном. Тэгээ тэрний юу гэхээр хүний бол хамгийн түрүү ажилтдаг юм бол мэдрэмжийн хүрээ. Одоо тэр сэрэл мэдрэмж яриад хүн ажиллаад байд. А цаашаага тэр оюун ухааны хүрээнд ажиллахдаа хүн их залахгүй гинэ ер нь. Тэгээд оюун ухааны хүрээнд ажиллахаараа өөрөө хэлбэл юмс үзэгдлийн тэр уг шалтгааныг олгох учрыг тайлбарламаар байд. Гэтэл зөвхөн мэдрэмжийн хүрээнд ажиллаад байхаар зүгээр ингээд зугаац ингээд харсан юм а дуурайгаа тэрнийг үнэн юм гэж бодвол ингээд явждаг. Тэгээ манайх бол өнөөдөр одоо хүүхд залуучууд яг ийм төвшөнд төрсэн байна. Одоо чи төгсөөд 14 жил болсон байна. Одоо би жил болгон л ингээд 10 төгсөгчтэй 12 төгсөгч тэгэхээр философи гэж юу гэж хэлээд байгаа шүү дээ. За тэгээ философи одоо бусад хичээлүүдээс өөр хичээл юм аа. Ухаанд англи хэлний төрөм чийжлэх, үг чийжлэх биш юм. Бас эргэцүүлжүүд, бас сэтгэжүүд мөр өөрийнхөө санаа бодлыг чөлөөтэй илэрхийлмээр магадгүй одоо санал зөрмөр ч юм гарч иж болно шүү дээ философи дээр чинь. Философид одоо төгсөнийг хэлдэг хүн гэж байхгүй шүү дээ тийм. Өөрийнхөө үзэл бодлыг ингээд дэвшүүлээ. Тэгээд тэр нь түүхийн хувьд шал гараад ингээд явж яадаг. Тэгэхээр одоо ингээд жил болгон хүүхдүүд философи зааж явах. Жил болгон хүүхдүүдийн тэр сэтгэлгээний чадвар улам доош. Улам доош болоо л байд. Нэг 2-3 юм ярьж яснаа за чи наатахаа нэг дэвтрээ хаачаад өөрийнхөө бодлыг нэг хэлдэй л даг болчихдог. Тийм үү? Тэгээд тэр чи яаж нөхөр хүүхдийн нөхөө сэтгэлгээний чадвар муу да. Тэгээд энэ их мэдээлэл дунд урсна гэдэг чинь өөрөөр хэлбэл юмс үзэгдлийг өөр оронд холбож үзээд учир шалтгааныг тайлбарлаад өөрийн гэсэн бодлоо хэлэх тийм чадваргүй болгоод байдаг юм байна. За эндээс ухаанда бидний тэр бас эх орон чиглэл гэрүүлээс эхэлнэ гэдэг бас ийм санаагүй хэлмээ. Өөрөөр хэлбэл одоо миний нэг хүсэж байгаа юм. Манай эцэг эхчүүд багш нар дуран зохиол уншдаг болоосаа гэж. Тэгээ би тэрийг одоо 7 хоног болгон нэг ном яриад байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрийг чинь одоо нэг дундчаар 1500 хүн зарим нь ч одоо бүр өөр байдаг юм байна. 2000 хүн зарим 3000 4000 хүн сонссон байдаг юм байна. Би нэг удаа ярьлаа да нэг мелодийн домгийг бурхан бүгшийн дүүц өдөр тэгсэн би тэрнийг ярьж байхдаа бодсон. За энийг ч хүн сонсохгүй хаа. Та ер тэгсэн чинь 3000 гаруй хүн сонссон байна. Тэр одоо чухам одоо би гайхамшигтай ярьсандаа биш байх тэр буддийн шний учир утгыг ойлгоё гэсэн бас тийм сонирхолтой улсууд бас байдаг юм байна л да гэж бодсон. Тэгэхээр манай эцэг эхчүүд өөрөө ухаанд уншигч баймаа. Заримдаа би оюутнаас асуудгийг. За танай чи гэрт байдаг нэг номынхоо сангийн тухай нэг надад нэг ярьж өгөөч гэхгүй. Манай гэрт нэг номын сан байхгүй. Бас ингэж ярьж байна. За манай гэрт Христосын шний ном байдаг. Тэр нэг ганц нэг хүн хэлж яах шиг. За тэг оюутнуудаас асуугаад байгаа юм би. Чи одоо ер нь 10 жилийн сургууль байхдаа ямар ном уншсан бэ? Тэгэхээр нэг хүүхэд одоо ховрын юм чи мартагддаг шүү дээ. Нилээ олон жилийн би Анна Карениныг уншсан гэж байна. За тэгээд дараа нь нэг хүүхэд бас би 100 жилийн ганцаарлаг уншсан. 100 жилийн ганцаарлаг уншиж чи тэгээд юу ямар дүгнэлттэй гэсэн багшаа би тэрж ойлгоогүй шүү дээ гэж тийм үү. Тэг иймэрхүү төвшин. Тэгээд тэр бол ухаанда хамгийн тэргүүлэх хоёр хүүхэд шүү дээ тэр. Тэгэхээр ингээд уншихгүй байгаа нь бол одоо ухаанда манай эцэг эхчүүдийн ч буруу байна. Манай ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийн нас уран зохиолын хөтөлбөрийг асаад айцсан. За тэгээ манай хүүхдүүд ингээд мэдээлэлд өрөлдөж байгаа. Тэгэхээр энэ уншихаас илүү үзэх нь амар болчиход байна. Уцаараа тий. Мэдээлэлд өрөлдөж. Тэгээд ер нь нэг тийм хөнгөн сонирхлоор л ингээд яваад байдаг. Тэгээд энэ хөнгөн сонирхолтой хүүхдүүд чи өөрөө хэлбэл тэр ажил хөдөлмөрийн утга учирыг ойлгох, тэрний үн цэнийг ойлгох энэ тийм нэг дутаад байна шүү дээ. За нөгөө талаар эх орон чөлөөний нэг их чухал үзүүлэлт бол одоо иргэд бидний эрүүл мэндийн асуудал юм байна. Одоо ингээд эрт илрүүлэлтгээд үзлэг явж гин одоогор бол нэг сая 300 мянган хүн эрт илрүүлэлтэнд хамрагдаад байгаа юм байна. Хамрагдаад байгаа. А гэтэл түүний 40% ямар нэгэн хэмжээгээр эрүүл мэндийн хувьд согогтой гэсэн ийм
дүгнэлт гараад байгаа. За тэгээ эрүүл мэндийн хувьд одоо хүн ер нь ягаад одоо ингэ согогтой байдаг юм гэхээр ерөнхийдөө тэр одоо бидний амьдарч байгаа орчин агаарын бохирдлынтэй хамаардаг юм шиг байна. Тэгэхдээ гол нь бидний амьдралын дэвтэр идж байгаа хоолны одоо байдал тийм үү. За тэгэл хөдөлгөөний дутагдaltaй ордог юм байна. За магадгүй одоо бидний одоо хитрхи их мэдээлэл авч байгаа маань үгүйдээ тэгэл нойргуудын төлөв явуулаад тэгээд сая энэ өдрийн сан дээр нэг эмгэн бичсэн байлаа 106 настай эмгэн. Арангаа эмгийн гэрэлт зам нэг л одоо тэр ихтэмэр сүмийн хүү юм байна л да. Тэгээ Хөдөлмөрийн Баатар Минжүргайн игч юм байна. Тэгээд манайхан ер нь хурд насалдаг. Манай Минжүр дүү одоо 97 хүрсэн. Миний бодоход ус арай л залуугаараа хөтсөн шүү гэж. 97 хүрсэг нэг тийм өөрөө 106-тай. Өөрөө 106-тай. За тэгээ манай ээж 103 хүрсэн байгаа юм гээд. Тэгээд тэр эмгэний яриаг ширхэгчлэн уншаад одоо юу гэж бодчоо тэр хүмүүсийн одоо тэр иддэг хоолунд сайхан цагаан хоол идэнэ. Тэгээ хөдөлгөөнд байнга малын хойноос явна. За тэгээд одоо сэтгэл амар тайв тэдэн тухайд бухимдах юм байхгүй. Тэгээд өнөөдөр эрүүл мэнд гэдэг чинь одоо бие махбодын эрүүл мэнд, сэтгэл санааны эрүүл мэнд гээд хоёр талаас нь авч үзмээр юм шиг. Тэгээ бид нэрэл одоо мэдээж өөртөө хайртай байх нь ойлгомжтой. Нэг зохиол дээр хэлсэн байгаа надад бол өөх цаг болно. Харин амьдрах гэдэг чинь үнцэнтэй юм байна шүү. Тэрүүн шиг өөрөөр хэлбэл эрүүл мэнд байна гэдэг чинь бид нар бас л тэр эх орон чиргэний одоо нэг тодорхой илэрэл болоод байна гэж ингэж бодоод байгаа. За ийм талаас нь эх орон чөлөөг өөрөөр хэлбэл эх орон чөлөө гэдэг чинь нэг талаас одоо кисүр. Одоо би гिचнээ эх орон итгэл үнэмшилтэй байлаа гэд би алгуулууд тэгээ надтай цугл алгуулаа. Гэтэл надаас тэр юм үлдэх хэвээр хөдөлмөрийн бүтээл үлдэх хэвээр үр ач хүүхдүүдэд үлгэр жишээ үзүүлс үлгэр жишээ үлдэх хэвээр бас одоо нэр төр үлдэх хэвээр за тэр нөхөрчийн гайгүй хүн байсан шүү тийм үү гээд одоо тэр чинь нэр төр гэдэг чинь бас том үлгэр жишээ шүү дээ гэрчлэн ингээд эх орон чөлөөдийг олон талаас нь бодмоор за хамгийн чухал юм бол одоо бид нэр энэ хүүхэд залуучуудаа эх орон чөлөөлөөр яаж хүмүүжүүлэх үг л асуудал. Өнөөдөр ингээд манай залуучуудын дотор сая бас санал асуулга явсан ерөнхийдөө нэг юм дүн гарсан байлээ. 16-аас 62 8 насны бүх иргэдийн 72% нь энэ гадаад гарч ажиллах сонирхолтой гэж. Гадаад гарч ажиллах сонирхолтой. За гэтэл 72% нь үү? Тий, 72%. Тэгэхээр чи амар лоо шүү дээ. За тэгээд дараа нь бас баримт сонсчихсан зүйл тэр чихэн Солонгост одоо манай нэг 40 мянган хүн байгаа юм байна. Америкт нэг 20 мянган хүн. За тэгээ бусд улсууд нэг 5 мянган тэрхсээр байгаа. Ерөнхийдөө одоо бараг нэг 70 мянган хүн гадна байх шиг. За тэгээ 70 мянган хүний чинь бас тооцоо гаргасан байлээ нэг 62% нь ер нь эх орондоо ажиллах сонирхолтой. Цаад 32% нь одоо ер нь явахгүй тэндэл байж гэсэн. За тэгэхээр хүн бол хаач явсан тэр эх орон гэдэг тэр үзэл ойлголт бол элэг зүрхэнд нь уяатай байж байдаг. За хаа амьдарч байгаа харин бол тэр хүний одоо хэд хэдэн шалтгаантай юм шиг байна. Та хаа амьдрах гэж нэгдүгээр тул одоо манай Монголд ажлын байрны одоо цалинжилт ямар байгаа юм, ажлын байрны тогтох ямар байгаа юм, ажлын байранд одоо сонгож шилж авч байгаа тэр шударга ямар байгаатай холбоотой байна. За нөгөө талаа залуучууд бол одоо гадна тийшээ явж боловсрал эзэмшихгээ явж байна. Тэрийг би одоо зүй ёсны гэж үзэж байгаа. За тэгээд одоо тодорхой хугацааны дараа тэр гадна очиж сургуулаа төгсөөд тэнд очиж ажлын туршлага эзэмшээд эх орондоо үр бүтээлтэй хөдөлмөрлөл маш сайхан байна. За энэ жил бас тооцоо гаргасан байлээ. Боловсролын зээлийн сангаа. Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн 234 хүн өнөөдөр зээлээ төлөөгүй эргэж ирээгүй байж ах жишээтэй. Тэгэхээр тэр чинь одоо нөгөө өрөөсөгийн гэлээр эх орон чөлөө одоо хөрсөн байна шүү дээ. Зүгээр улсаас зээл авч тийшээ очиж сурчаад тэгээд ирээдүйн дутууг нь өөрнөөр зээлээ төлдөггүй тэгээд тэндээ байгаад байдаг. Тэгэхээр эн чинь бол одоо тэр ухаанда манай залуучуудын дунд байгаа бас нэг
юу их орон чөлний гөрчийн их нь хаашаа юм. За ямар ч хил байсан их орондоо ажиллах сонирхолгүй, сурах сонирхолгүй байгаагийн гихч юм шиг. За тэгээ үүний тулд одоо юу яах ёстой юм гэхээр хондоо ер нь улс орон болгон чи юм Кемерлөө гизүү үе ингээл одоо өндөр хөгжилтэй орнууд бол дайрал өнгөрсөн юм байна шүү дээ. Тэгээд энэ үеийг бид нэр бас нэг их орондоо нэг бүтээлч хөдөлмөрлөөд үгүй энэ үеийг нэг давчихвал одоо яагаад Монголд одоо доктортой суурьшилтай залуучууд ажиллахаар тийм сайхан боломжтой их орон болгож чаддаг юм бэ. Тэр нь одоо өнөөдрийн манай хүүхэд залуучуудын гол хэрэг юм шиг байна. За нөгөө талаар манай залуучууд ч бас нэг ийм юмтай болцсон байх шүү. Энэ над жаргалтай амьдрал гэдгийг өөрөөр хэмждэг болцсон байна. Өөрөөр хэлбэл эд материалын хувьд баян байх. Тийм үү? Энэ л одоо аз жаргалтай амьдралын гол үзүүлэлтч. Тэгтээ одоо яг тэр буддизмын талаас ярьсан, за философи талаас ярьсан аз жаргал гэдэг чинь зүгээр л хүний тухайн үеийн, тухайн цаг үеийн сэтгэл зүйн үзэгдэл байна шүү дээ. Одоо ингээл байгаа юмда болж л байвал би тэгэл амжилттай тийм. Хичнээн хөрөнгөм хураалаач гэсэн сэтгэлийн зовоортой байвал аз жаргал биш. Аз жаргалгүй хүн болж өөрч байгаа шүү дээ. Тэгэхээр тэр талаас манай залуучууд бас нэг тэг хөнгө хандж байгаа юм шиг. Өөрөөр хэлбэл элбэг газар бол ажиллавал элбэг дэлбэг эд материалын үед элбэг дэлбэглэвэл аз жаргалтай байх юм шиг. Магадгүй одоо төрсний хэрэгж бүтэж байгаа юм шиг ингэж ойлгоход байгаа. Нэг юм хандлага байна. 72% нь гадагшаа гараад одоо ажлын явъя гэдэг ийм судлаа байна гэж та хэллээ шүү дээ. Би болохоор ингэж боддог. Хүмүүс гадагшаа гараад явчихаар бүх юм сайхан болчихно гэж ойлгоод байдаг байхгүй. Гэтэл яг тэнцээ нүг амьдарсан тэр нүг амьдарч байгаа хүмүүсийн 60% нь буцаад их оронд ирмээр юм гэж шүү дээ. Тэгэхээр тэнцээ яаж одоо тий хүний нутагт тий яаж зовж шаналж тий ингээд өгсөн дураараа байж чадахгүй байгаа учраас ирнэ гэлээ шүү дээ. Гэтэл гадагшаа харуул сайхан болчихсон гадны улс орнд очиж байгаа улсуудын цөөхөн хувь л гайгүй шүгнэлгээтэй ажил хийж байгаа. Бусд нь бол тэр улсын одоо хингийнээр хэлээд тоож хийхээ байсан ажлыг л хийж амьдарч байгаа шүү дээ. Харгуур ажлыг хийж амьдарч байгаа. Тэгэл яг хуу гар дээр авдаг хэдэн одоо тэр бон байдгийн доллар байдгийн тэргээрээ амьдралыг хэмжээд байдаг. Гэтэл бас тэрний чин цаана одоо тэгэл их олон үр дагавар гарч ирдэг. Олон хүн хаанда гадагшаа гарна гэдэг нь гэр бүлийн салт тасар өсөж байгаа. Одоо манай оюутнуудын дунд чинь ингээд сурлага таарах, хичээлдээ суудгүй тэр нөхдүүдийн чинь ингээд судлаад ингээд үзэхээр аав ээж нь гадагшаа эмээ өвөтэйгээ байдаг. Тэдгээр нь одоо сурлагын төлөөр хэдэн мөнгө явуулдаг. Эсвэл одоо аав нь гадагшаа ээжтэйгээ байд. Дандаа тийм бүрэн бус гэр бүл төссөн нөхдүүд ингэж явж байгаа. Тэгэхээр тэр чинь гадагшаа олон хувь гэдэг чинь тэр улс орны гэр бүлийг одоо сандаадаг. Одоо гэр бүлийн бат өх байдлыг алдагдуулдаг ийм нэг юм болдго юм байна. За нөгөө талаас гадны хүний чинь одоо бас үнэлэх үнэлэмж гадна бол өөр шүү дээ. Тийм үү? Одоо Монголоос ирсэн нэг ажил ирж байгаа юм аа. Одоо наана тэгж гэлдэггүй халтаа соёлтой улс орнууд. Одоо барууны улс орнууд чинь бас нэг ийм үзэл ойлголт илэрээд байгаа шүү дээ. Соёлтой хайхрамжгүй хүн гэж. Соёлтой хайхрамжгүй хүн тий. Одоо бит хоёр нэгэндээ ямар ч муу юм хийхгүй. Тэгсэн мөртлөө бит хоёр нэгэндээ ямар ч санаа тавих юм байхгүй. Тэг шургаа дуннуу үлсэж яана над зөөр хамаагүй. Би л чиний мөнгөийг авчааг бол тэгэл болоо. Тийм учраас би соёлтой тэгсэн мөртлөө хайхрамжгүй хүн. Эний чи одоо тэр барууны том шагналт юу Нобелийн шагналт зохиолчид Капка, Камю энэ бол гайхамшигтай төрсөн биш. Одоо тэр хөндлөнгөн хүний чинь Мерсо тийм хүн шүү дээ. Соёлтой хайхрамжгүй хүн. Тэр Сартрийн өгөөцсийг тэр Оркотин гэдэг чинь бас соёлтой хайхрамжгүй. Тэр ямар нэг муу юм хийдгүү. Тэгсэн мэтлээ бусад хүмүүсүүдээр ядарч зүдэрч байх тэр хүн ерөөсөө хамаа байхгүй. Хондо тэр Мерсотой нэг Маригийн сувлагч эмэгтэй одоо тэдэнтэй байнга л одоо холбоотой байдаг. Тэгэл одоо үе ирж хондог. Тэгээд Мари санал болгох гэж байгаа юм л да. Гэхдээ хоёулаа одоо гэрлүүл яадаг юм гэж. Тэгэхээр Мерсо хариуд нь хэл. Гэхдээ чи хүсэж байгаа болох юм шүү дээ гэж. Тэгсэн нөгөө Мари асуув. Чи одоо үнэхээр хайртай юм уу надад гэж. Гэхдээ тэр хайр гэдэг юм яадаг юм бэ? Тийм үү? Чи л хүсэж байгаа бол. Гэхдээ түүнээс хайр маар энэ хамаа байхгүй.
Дамаа байхгүй гэж. Тэгэхээр тэрий чинь одоо барууны уран зохиол гэдэг юм уу? Мөрсөө бутгаар соёлтой хахирамжгүй. Мөрсөө бол марид муу юм хийх. Тавьсан сандын яасан ч яах вэ гэж хүлээж авчих шүү дээ. Тэгээд тэр чинь ухаантай тий. Төрсөн ээжийг ингээд асрамжинд өгцсөн манийхөө. Тэгээд оршуулганд нь очиж байгаа. Тэгээд оршуулганд нь очиод зогсож байхдаа одоо нөгөө зогсцын дэргийг шадлын дэргийг зогсож байхдаа бодож байгаа. Гэхдээ энийг одоо учир утгагүй ёслол нэг хурдан дуусаасаа. Би нэг сайхан кофе уугаад очид нэг сайхан унтах юмсан гэж. Тийм ээж нөгөөдөр ганц ээж нь оршуулах гэдэг байна. Одоо тэгээд тийм л ерөнхийдөө хандлага энэ барууны улс орнд их байгаа юм байна. Манайд бол өөр шүү. Тийм манайд одоо арай өөр. Гэтэл одоо магадгүй тэр лөө голсож яхих бол үгүйсэхгүй шүү дээ. Тэгээд тэр юуны чинь Мэрсогийн тухай нэг прокурор хэлж байгаа юм л да. За энэ яах вэ? Энэ ээжийг хайрлаагүй явдал бол одоо Мэрсогийн зан. Гэхдээ бид нэр байхгүй юм хүнээс нэхэд яах вэ? Энд ер нь л ээжийг хайрлах сэтгэлгүй хүн байхгүй юм нэхэд яах вэ? А тэгвэл бид нар тэг аимшигтай юм байна. Бид удахгүй Мэрсо мэтийн күнш болж энэ харангал руу унах гэж шүү гэж. За тэгэхээр тэр камиу бол ерөнхийдөө одоо энэ соёл иргэншил өндөр хөгжсөн улс орны хүн гэдэг чинь ямар хуу бол одоо гай юм гэдгийг хэлж яах шиг байна. Гэхдээ ингээд энэ дэлхийн сонгодог уран зохиол энтертэй танилцаад багасаа уншаад одоо виних уншсан ч хүмүүс судлаач ч хүмүүс явж яхад бол ухаанд амьдрал их өргөн юм аа. Бэрхшээл зовлонтой юм, аз жаргалтай юм, бэрхшээлийг давдаг юм байна. Тийм үгүй. Ингээд энэ амьдралыг өргөн талаас нь олж хармаар. Ухаанд гаттын зохиол бол юм шүү дээ. Одоо гарцааг үл тэр хөдөлмөрийн дундаас хүн тоож гарч ирээд. Одоо сая манайд ирээд явлаа тэр уухагийн тэр амьдрахуй зохиолч одоо Монгол хүн дисхийн аргагүй зовлон үзэж байгаа шүү дээ. Би ч нүүлээ. Тэгээд байхад чи хамаг ойр дотных ногоо хүлээ дууссан. Тэгээд хамгийн сүүлд нэг муу гөгшин үнэ тэргэнд хөлөлдөг. За тэгээд тэр үнэгээ юу гэж байгаа вэ? За энэ бол миний тал юм аа. Тал. Тэгээ энийг олон талаас нь бодоод үзмээ. За би өөрөө хөлөө ахтуу садна барлаа. Хүн надад тэр нь хань болохгүй юм шиг байна. Ингээ би заяа мутаж хийдэг юм. Тэгэхдээ амьд байгаль түүний төлөөлөл ус энэ үнэ надад одоо газрын минь хагалж өгөөд. Тийм үү? Тэгээд тэр үнэгээ дандаа нөгөө өөр гахт ус нөгөө авгаа хүүхд аавынхаа нэрийг нэрлэл дуудаад байдаг. Тэгээд тэр нь тэр хүн сэтгэлийн их тижэл болоод тэгээд тэр одоо юу аман зохиол юу ардын аман зохиол ёс зүй угсаатны зүй судалж байгаа нөхөр чи яриад байгаа шүү дээ. Тэгээд тэр нөхөр за энэ бол миний тал гэж хэлж байгаа нь бол ухаандаа цаад утгаараа за хүн бол энэ байгаль дэлхийтэйгээ цуг байхад байгаль дэлхийтэйгээ амин холбоотой байхад бас өнчрөхгүй ядуурахгүй юм байна шүү. Ядрахгүй юм байна. Ямар ч байсан ертөнцийн миний оюун санааны нэг тал биеийн нэг тал чинь байгаль юм байна гэд тэр нөхөр хэлж яах шиг байгаа юм л да. Ингээд одоо тэр амьдрахуй гэдэг зохиол гайхамшигтай зохиол одоо тэгэл тэр тусаа худалдсан тэмдэглэл байдаг юм уу? Мояны одоо тэр амьдралын хүрдэн зүдэгсэд тэр чиг түн гэдэг чинь тэр ажил хөдөлмөрийн дундаас л босч ирээл дэсвэр атуулж суугаад бэрхшээлийг даваад бусдаа одоо өмг төвших болол ингээл явдаг. Тэгэхээр энэ ажил хөдөлмөр гэдгийн учир утгыг бид нэр бас нэг тийм бүрэн гүйцэд ойлгохгүй юм шиг л болоод байгаа юм л да. Тэгэхээр энэ ажил хөдөлмөрөдөө бүтээл чанар гэдэг бол их хөрөнгөцлийн их чухал хэсэг юм гэж би бодоод байгаа. Одоо ингэдэг ш тааш хүмүүс ингээд их оронч гэл тэгэхээр одоо талбайд нэг ураал азан барайл орилооч юм уу те тэрийн нэг их оронч хүн гэл бас яриад байдаг те энэ их оронч их орилдог чаралдаг ч гэдэг юм те гэтэл магадгүй би ч юм уу та ч юм уу хин нэгэн те талбай дээр лозон гарч орилж хашгичгүй ч гэсэн үг үйллээрээ үдэл санаагаараа дотоод сэтгэлээрээ одоо байгалаа хайрлаа тийм ээ эсвэл тэр нэг одоо модыг очиод услаад модоо хугалахгүй байх ч гэдэг юм уу. Тэгээд дотороо олоод их орноо тэг үн цэнтэйг мэдрээч гэдэг юм уу. Тэгсэн хүмүүсийг их оронч гэхгүй байх тал байгаад. Өөрөөсгөл ойлголт нэг хачаад байна л да. Энэ одоо ардчил энэ их мэдээллийн өргөн давалгаа гэдэг чинь хүнд хэрэг болохгүй муу юм их ч олон түмэнд үнэн болгож үзүүлдэг.
хэрэгтэй юм их үнэн болгож үзүүлдэг ийм л байдаг юм шиг. Тухайлбал түрүүн тэгээд тийм хэллээ шүү дээ. Ухаандаа Европ тэр хийрхсийг хорж үзсэн. Тэр чинь ухаандаа нэг аржилтай цуг. Одоо нийгмийн чинь хүн ам дотор бас янз бүрийн бүлэг байна шүү дээ. Ямар нэгэн боломжийг харуулад өөрийнхөө олон түмэнд таниулах гэсэн, харуулах гэсэн нэг тийм хэсэг байна. За тэр нь бол одоо ёстой нэг кирхчдийг тодорхойлогч. Тэгээд албай дээр жагсаал хийгээл янз бүрийн урайль озон ашиглаж байгаа нь бол өнгөн талаас нь арахгүй нэрээ одоо энэ Монголын үнийн чирэг юм. Энэ шиг одоо нэг хэдэн хүнтэй болчихвол одоо яах вэ гэж. А гэтэл үнийн юм гэдэг бол түүний цаана байдаг юм байна. Үнэн чинь өнгөн дээр байдаг байх шүү. Үнэн бол тэр цаана нь байж яадаг. Үннийг ойлгохын тулд тодорхой хэмжээний одоо оюун санаагаа зовоох хэрэгтэй юм байна. Тодорхой хэмжээний боловсрал хэрэгтэй юм байна. Төрөний миний ярьлаа зүгээр л мэдрэмжээрээ асуудал дандаад байна гэдэг чинь хүний нэг талаас гинэн. Худлаа дүгнэлт хийдэг. Болж байгаа үйл явдлыг нүдэн тарагдж байгаагаар л дүгнэлт хийгээд байдаг. Гэтэл одоо тэр талбай дээр ашиглаж байгаа нөхдүүдийн чинь цаана одоо зуд дурханд малаа авч үлдэх гээл зүтгэж байгаа өдөөддөг хүн. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлээл амьд зуух гал өдөөддөг хүн байж шүү дээ. Тэр нөхөрд бол тэр жагсаал хийж ашиглаж явах завч байхгүй. Би их оронч үзэлтэй хүн гэж тэр хэлэгч хүрчгүй тийм. Тэрнээсээ ичнэ. Тийм учраас их оронч үзэл гэдэг бол ухаандаа тэр төр улсын гэдэг юм уу? Эсвэл одоо Монгол хүний гэдэг юм уу? Хүний ер нь мөн чанарыг илэрхийлдэг ийм үзэгдэл. А түүнээс тэр гадна талаараа одоо жүжиглэх биш, урайль озон ашиглах биш, олон түмэнд өөрийгөө таниулах гэж олонний өмнө гарах биш юм шиг байна. Тэгэхээр үзэл санаа гэдэг чинь юу юм бэ шүү? Хоёр төвшөнд л явдаг юм шиг байна. Нэгдүгээрт бол одоо тэр өнгөн талаасаа олон түмэнд харуулах. Тэгэхээр энэ олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, энэ ардчил гэдэг юм чинь бол бас нэг тийм эрэг сөрөг талтай. За ардчил бол мэдээд бидэнд их чөлөө олох гэж байгаа гайхамшигтай. А нөгөө талаасаа бол ингээд бидэнд төрөлдсөн үзэл төрүүлээд байдаг. Бид нэр сайн хүнээ олж харахгүй, муу хүнээ магтах ч юм уу, эсвэл одоо өөрөө тэрүүнд төрөлдөх ч юм уу, илүү яваад байдаг. Тийм учраас бидэнд бол одоо миний санахаар бол ер нь бас аливаа юм үзэгдлийг эргэцүүлэн бодож ухаардаг тийм томоохон нийгмийн хүчийг л бий болгомоор юм биш. Тэгээд энэ одоо улс төрийн судалд нэг тийм ойлголт байдаг юм байлээ. Дайчлагдах чадвар гэж. Дайчлагдах чадвар. Эх оронд ямар зорилттой vigdэж тэрүүнд одоо нийт иргэд анхаарлаа төвлөрүүлээл ухаандаа бид нар за энэ байгаль хамгаалъя. Энэ дэлхийд товарцсан амт манайд байдаг юм байна. Энэ байгаль дэлхийн ой мод чин сүрхэн түүнээс өмнө аврыг гэл. Одоо тэр төжийн нарсыг сэргээсэн шарв гээл хүн гарч ирж 20 сая мод тарьцсан гээл. Одоо 70 гаруй настай сая хөдөлмөрийн баатар болла чанаагийн гасангой сая гаруй мод тарьц. Одоо сая дахь модоо тарих гэж байна. Одоо 74 5 дахь хүн дахиад сая мод тарих гэдэг зорилттой байна. Зүтгэн гэдэг чи одоо тэрний талбай дээр ашиглах тэр мод тарээд 70 настай хүн зогсож байгаа хоёр чи огтөр үзэл ойлголт байхгүй. Тийм учраас бид нар бол ухаандаа худал юмд, хөөрөгдсөн юмд, дүр эсгсэн юмд бас итгэмээ их. Ер нь одоо миний ажиглалтаар бол энэ хүн гэдэг чинь ер нь бас хоёр талтай юм тийм байх шүү. Нэг талаасаа бол дүр эсгэж амьдэрдэг. Олон түмэн сайн сайхан хүн болж, итгэвтэй хүн болж тийм үү олныг манлайлагч болж харагддаг. За энийг чинь Америкчууд бас шоолдог юм байна. Энэ ёс суртахууны үнэлэмжгүй манлайлагч гэж үздэг юм байна. А нөгөө хэсэг нь бол зүгээр мөн чанараараа ингээл ажил хөдөлмөрөө хийгээл тийм үү олон намайг одоо харагдах гэж нэг мэрийгээд урдуур нь ойгуур нь гүний нүдэнд өртөх гэж гүүгээд үүд зүгээр л ажиллаа хийж яадаг. А тэр ажлынхаа нүршим олон түмэнд гүртдэг тийм олон түмэнд одоо хүсэж байгаа барааг нь үйлдвэрлээд өгдөг, хүсэж байгаа эмчилгээг нь хийгээд өгдөг, хүсэж байгаа эрдэм боловсролыг эзэмшүүлээд өгдөг ийм л хүчтэй юм. Тийм учраас Европод одоо тэр эх оронч үзлийг кирхсэн эх оронч үзэл, иргэний эх оронч үзэл гэдэг бол тийм юм шиг байна. Би ингээд тантай ингээд бас эх орны үнц ингээд яриагээд сууд жоохон юм харлаа багш. Тэгээд Таш Балбаргайн өвөг дээдсээсээ бид эх орноо авч үлдсэн
үр ашигтай хүлээлгэж өгнө гэд. Тий. Тэр үгийг шүлгийг би ингээд бүр нэг хүртлэн ингээ харсан. Яана нэрэл гэж би бодсон. Тэг бид нар чинь өвгдөөс ингээд одоо үе үе бид нар нэг өгөөсөх аргагүй штэ. Өвөг дээдэс бэжээж бид нар өнөөдрийн сайхан нийгэмд амьдарч чинь те. Ийм сайхан илүү сайхан болоод бид нүр ачтаа үлдээхгүй бол одоо ингээд бид түрүүн харамсч таныг хэлж яхад бас харамсаж байгаа байхгүй. За нөгөө байгаль маань яаж ин сүйдэж чинь те. За энэ хүмүүсийн сэтгэхүй хандлага нь өөрчлөгдөж чинь. Бид одоо яана гэдэг юм бодол ингээд төрлөө. Түүхэн үе болгон одоо өөр өөрийн үүрэгтэй байдаг юм байна. За түүний одоо түгээмэл үүрэг бол урд үеэсээ хүлээж авсан тэр соёлын өв бололт, урд үеэсээ хүлээж авсан тэр газар шороо, урд үеэсээ хүлээж авсан тэр одоо олон түмний дунд дарахж нийтийн ухамсар болсон тэр ардын бэлэг сургаал, урд үеэсээ хүлээж авсан тэр төрийн тусгаар тогтнолоо батжуулж, хамгаалж, бэхжүүл дараагийн үед хүлээх гэж. Нэгдүгээр энэ бол түгээмэл үүрэг юм шиг байна. Хоёрдугаар бол тухайн үеийнхэн бас өөрсдөө амьдарч байгаа тэр цаг хугацаанд эх орондоо үнцэнтэй юм хийх. За энэ үеийнхний тийм үү 2020 оныхны хийсэн юм шүү. 2000 оныхны хийсэн юм шүү. Гээд ийм юм гарцаагүй байдаг юм шиг байна. Тийм учраас ухаанд өнөөдөр бид нэр зөвхөн одоо өнөөдрөөр амьдраа дуусгах гэж байгаа юм шиг загнаж байгаа юм өдөртдөө харагдчих шүү дээ. Тэгэхээр бид нар нэгдүгээр бид нэр иргэнийхээ үүргийг биелүүлнэ гэдэг бол нэгдүгээр өнөөдөр цаг үеийнхаа өмнө тавьж байгаа үүргээ биелүүлж яхад нөгөө талаар за би хойд үеийнхэнда энэ өнөөдрийнхөө байгаа юмыг дамжуулаад өгөх юм шүү. Чадвар баяжуулах юм шүү. Тухайлбал одоо ингээд бид нэр өөрийнхөө өв соёлыг хамгаалах хэхийн зэрэгцээгээрийн хүн төрлөختний бүтээсэн өв соёлын тэргүүний ололтоос бид нэр өөрийнхөө өв соёл дамжуулаад хожимгоо хүүхдүүд эзэмшүүлэх юм шүү гэж. Энэ бол одоо гарцаагүй нөгөө иргэний эх орч үзлийн одоо тодорхой баримт бодиттой юм байх ёстой. За тэгээд магадгүй одоо бидний хамгийн их чухал юм бол одоо тэр маргаашийг авч явах, ирээдүйн хойчийг авч явах, үр хүүхдээ сайн хүмүүжүүлэх. Энэ бол одоо зүгээр нэг асуудал биш байна. Энэ бол зүгээр нэг остол хийчих, зүгээр нэг гутал хийчих, зүгээр нэг барилга барьчих асуудал биш. Энэ үр хойчоо хүмүүжүүлнэ гэдэг чинь бидний одоо их одоо албаны үгээр хэлэх юм бол ирээдүйн гарчсан нийгмийн идэвхтэй оролцоотой бүтээл зэрэгнийг бий болгох юм байна гэх. Тэгээд эх орон чөлөөтийн ухаанд би сая нэг эрдэмтдийн уралд ирэлтгэлд байхдаа арай өөр байдлаа тодорхойлох гэж оролдлоо л доо. Эх орон чөлөө гэдэг бол тэрийгөө эрх чөлөө тусгаар тогтнолыг хамгаалж, байгаль орчноо хамгаалж, удмаа үр удмаа залгах зориулалтаар гэр бүлээ бүтээж, хүүхэд залуучуудаа хүмүүжүүлж, үндэснийхээ өв соёлыг хүн төрөлхтний шилдэг өв соёлоор баяжуул, ирээдүйн хойцтой дамжуулах ийм үйл ажиллагааны зохицыг л эх орон чөлөө гэвэл одоо яасан юм бэ? Ингээд нэг тиймэрхүү тодорхойлт маягийн юм хийгээд олон түмэнд бас санал болголоо л доо. Тэгэхээр одоо бас тэр үр удмаа залгах гэдэг нэг юмыг би бас онцлоё гэж бодоод байгаа. Ухаанд бид хүн гэрлэнэ гэдэг чинь үр удмаа залгах гэж байгаа хэрэг шүү дээ. Тийм учраас үр удмаа залгана гэдэг чинь за одоо манайх сайхан айл байх хэвээр. Эрүүл хүүхэд төрүүлж явах хэвээр. Бие эрүүл. Дараа нь тэр үнд сайн боловсрол эзэмшүүлэх ёстой. Тэгээд за ингээд бидний үүсгэсэн гал голомтыг чи нэгдэлтэй сайхан авч явна шүү гэж хүлээлгэж өгөөд одоо тэгээд өөрийнхөө явдаг замаар явах учиртай болоод байна шүү дээ. Ер нь гэр бүл гэдэг чинь тийм л учиртай юм байна шүү дээ. Өнөөдрийн манайхны зарим хүмүүсийн гэр бүлийн тухай ойлголт ч одоо бүр альтраад алга боллоо шүү дээ. Гол нийтэд ярмааргүй шихгүй болчихлоо шүү дээ. Тийм их шиг байна. Би багш ингэж боддог байхгүй. Одоо ингээд энэ орчин үеийн хүмүүс ч юм бас аяг өөр болчихсон юм байна. Одоо айлфагаас 2015 оноос ч юм уу 15 жилээр хүний үеийг авч үзсэн юм байна шүү дээ. Тэгээд нөгөө тэр үеийн хүмүүс үзэхээр за баруун гарын дөрмөө баримталж яваараач гэдэг юм. Одоо тэрээ бичлэл охноос харж байгаа тий. За хөө наад одоо зүгээр байгаа үедээ битгий гэрлээ асаа гээл унтраач юм тийм. Тэгэл бид нар чинь толгой дээр нүр гараа байхдаа усаа гожуулахад усаа хайрал гэж хаагаад юм. Бас орчин үеийн шинэ үеийн хүмүүс бас өөр болж байна. Нөгөө талаасаа би ингэж боддог байхгүй юу?
энэ эх орноо хайрлах те магадгүй бид нар чинь дөнгөж тусгаад огтноо 100 жил болж байгаа болсон шүү дээ те хизээч бид нар магадгүй энэ дэлхийн дайн нөхцөл байдал үүсээ геополитикийн талаас эвгүй байдалтай байгаа юм чинь ямар ч одоо ирээдүйд бидний хүлээж магадгүй тэгэхээр энэ дээр бид нар хүн болгон эх оронч байгаасаа гэж боддог тэрний нэг нь болохоор би эрэгтэй хүн болгоныг цэрэгч яваасаа гэж би зөвхөн миний хувийн бодол боддог байхгүй. Та бас Монгол цэргийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүний хувьд тий энэ дээр нөгөөч боддог бай. Боддог юм аа. Одоо би батлан хамгаалах юмны улсууд заримдаа саналтай гэдгийг та нар одоо Израилийн туршлагыг судлаач. Тэнд одоо эрэгтэй эмэгтэйг албаач. Тийм үү. За тэгээд Израиль чинь эрэгтэй эмэгтэйгүүдэнд албааж явахдаа одоо цэргийн хооронд сайхан нөхөрлөөд одоо дараагийнхаа халагдсны үед итгэвч юу хугацаа талбай дуусгахныхаа дараа одоо байгуулах компани тэр хизээний боловсруулчаад ингээд халагдаа. Тэгээд дараа нь ингээд хамтраад хөдөлмөрлөдөг юм байна шүү дээ. Тэгээд би бол боддог яваханда цэргийн албыг ингээд нэг одоо 2 жил болох гэж болтгоо болов. Тийм үү? Одоо 1 жил гэдэг чинь богино хугацаа. Тэгээд цэргийн албач нэг тийм шүү дээ. Нэг одоо бидний үед чинь 3 жил байлаа. За 3 жил цэргийн албаасан улсууд бол ер нь тэгээд ажил хөдөлмөрөөс сайн гэр бүл ээж нэг хүний дэйтэй авч явна тийм үү үүрэг хариуцлагад бие бодлын хөвч бас нэг даарах хөлсхийн одоо зовлон мэддэг юм байна. За тэгээд одоо энэ үнтэй холбоотой сүүлийн үед яг манайх 1 жил цэргийн албааж байгаа. Би өнгөрсөн жил цэргийн ангиудаар нэлээд явсан. Манай цэргийн ангиуд бол сайхан тогтсон юм байна. Бидний үеийг бодоход бол өөр болчих. Одоо бүр бараг л орчин үеийн зочид дуудлага шиг болсон байна. Би одоо тэтгэврт гараа 30 жил болж шүү дээ. Тэгээд цэргийн ангиудаар нодон энэ нэг эмчтэй хамт явсан Жамбалч эмчтэй хамт. Тэгэхээр их сайхан болж. За тэгээд энд бол одоо бүх булан тухайнууд нөгөө камертай юм байна. Гэгчлээ. Тэгээ хоолунд нь сайхан байранд сайхан болсон юм байна. Тэгээд цэргийн алба одоо хаагаад ир суусууд манай сургуульд одоо хийдвэ. Тэгээд тэд улсуудаас уулзаж ярьж байгаа. За цэргийн алба надад одоо нэгдүгээр тийм хүний үгийг сонсож сурдаг болсон. Хоёрдугаар би одоо үг даадаг. Тийм бас одоо үл хоол даадаг, нойр даадаг болсон. За тэгээд дараа нь би ухаанда күнтэй нөхөрлөгийн учир холбогдлыг ойлгосон. За эцэст нь би цэргийн албанд очиж ижил тэр эх орон гэдэг юмны үнцнийг ойлгосон гэж ингэж ярьж байгаа. Тэгээ одоо манай цэргийн алба одоо би тэр инкийг сахиулах хүчин ингээд их бахархаж байгаа. Тэр үчи одоо нэг 20,000 орчим цэргийн алба агч хаагаад байгаа ш инкийг сахиулах хүчин. Тэгээд инкийг сахиулах хүчин гэдэг чинь одоо миний ойлголтоор бол ер нь сүүлийн 30 жилд Монгол хүнийг дэлхийд одоо эзэмссэн мэрэгжил салбараар нь танилцуулсан ганцхан салбар л байгаа. Тэр нь цэрэг. Тэрээс 20,000-аараа нэгдсэн үндэсний байгууллагт очиж албаагаад тэнд одоо Монгол эрх хүний тэр одоо байлдах чадвар, тэр эрд зориг, үүрэгтэй үнэнч байдал энэ трийг одоо өөр таниулсан цэргээс өөр байхгүй шүү дээ. Тэгээд тэр инкийг сахиулах хүчинд албаас улсуудтай ингээ ярилцаж үзэж байгаа. За багш минь бид ч одоо ер нь жаргалан тэнцсэн хоронд амьдардаг юм байна уу? Одоо тэнд очиж явах тэр хүүхдүүдийн тэр эмэгтэйчүүдийн тэр гэр бүлийн амьдарч байгаа амьдрал одоо ядуу зүдүүл ярих юм алга. За тэгээд тэнд халуун бол ингээд 50 градус байхад чинь тэгээ очиод тэгж байна нэг 7 хоног гэрнэлэг илхүүлсэл асгаад байдаг. Тэгсний дараа бас тасж байгаа юм байлгүй одоо даарч байгаа чим шиг бас ингэж ирдэг. Тэгээд тэнд очиод одоо би Суданд очиж, тэр Сирилионд очиж эх орныхоо үнцнийг одоо сайн нэг ухаарах шиг болсон гэж. Тэгэхээр зүгээр ер нь цэргийн албыг ухаандаа нэг хүн болгон хаадаг. Ятгахтаа эр хүн болгон хаадаг. Ийм болгомоор. Тэгээд нэг тийм тодорхой хэмжээгээр одоо цэргийн бие биентэйг нөхөрлөж сурдаг. Хүндгцүү ажлыг өсөж давж сурдаг. За хүний өмнө бас хариуцлага хүлээж сурдаг. Цэргийн албач юм шүү дээ. Одоо би салааныхаа өмнө дасгийн өмнө хариуцлага хүлээж, хамтлалны өмнө хүлээх хариуцлага гэдэг чинь бол хүнд одоо хамгийн зүрх сэтгэлд нойрхон байдаг. Биелүүлэхгүй бол болохгүй хариуцлага байдаг юм байна. Тийм учраас би манай эрчүүдийн хүмүүжид цэргийн албах чухал нөлөө үзүүл. Амьдралын дэг журамсах өглөө ингээд 6 цагт босна, ороо 10 дахь зунт. Одоо би өөрөө бас цэргийн сургууль 3 жил яг л цэргийн байдлаар байлаа шүү дээ. Тэгээд цэргийн алба ухаандаа эрчүүдийг хүмүүжүүлэх хамгийн боловсронгуй
технологитой хамгийн зохистой хөдөлмөр хамгийн зохистой хамт олон дотор бий болгоход оруулж байдаг ийм хөдөлмөр гэж бодоод байгаа шүү дээ. Би бас намар баахан цэргийн ангиар бас яваад цэргүүдтэй уулзсан. Нэх үнэхээр сайхан залуучууд байлээ. Тэгээ нүднээс нь тэг хэлж байгаа зүйлийг харахад л нэх гой те их орноороо бахархсан, эр хүн гэдгээрээ бахархсан гэд ярианаас нь хүртэл мэдчихэж байгаа байхгүй. Тэгээл ерөөсө хүн цэргийн алба ингээ хаачих юм бол ядгацаа эрэгтэй хүн болгон те хаачих юм бол үнцэн амьдралын үнцэн эх орны үнцнийг ойлгох тий. Мэдчих юм байна да, ойлгох юм байна да л гэж бодчих. Тэг одоо манай цэргийн албач их сайхан их уян хатан болсон. Ингээд одоо манай цэргийн ангиуд байгаа нөхдөөч оюутан байгаад очсон хүн үргэлжлүү суралцаа, захимаар суралцаа тэгээд диплом хамгаалаад ингээ явж байгаа хүн байх юм байна. Тийм байлээ. Тэгсэн өнөөдөр надтай нэг өшөө таарлаа одоо ингээд 5 сарын 1-нд цэргийн алба цэрэг хална тэндээ таарич одоо отхон тэнгэр сургууль ямар хөнгөлөлттэй нөхцөлөөр ирсүүлэх гэлээд өгөөч би одоо хүн судлаад байжээ. Тэг манайхаас нэг тийм ажил хийдэг. За. Тий. Тэгэхээр гихчлээ ингээд цэргийн албан чинь сурах гэсэн ирмэлцэлтэй улсууд бас байна. Тэгээ манай ихтэй сургуулиуд бол тэр улсуудыг бас хөнгөлөлттэй нөхцөлөөр тосоод амаар. Манайх ч бас нэг тийм ажил хийгээд халагдсан цэргүүдийг тосч яв. Тэгээд халагдсан цэргүүдийн дээрээд бас оюутан түшигтэй. Тэгээ одоо миний гिचээд ордог ингээд 2-3 цэргийн албаас нөхдөд байт. Би хэлээ. За чи нөхөр минь ээ. Тийм үү? Энэ одоо хамт олонтой дэвшиг болно шүү чи. Энэ хүн ямар байдгийг чи зохицохгүй намс. Одоо чамаас л би одоо тийм үлгэрч чи харна шүү. Тэгээд нэрэж бас гिचээд дасна гэж байхгүй шүү дээ. Семинар нартай бололцооныхоо гэрээр бэлдээд яриад хөрөөл явж явах жишээтэй. Тийм учраас би магадгүй ер нь ирчүүдийг хүмүүжүүлэх хамгийн одоо зохистой арга бол цэргийн албаах явдал юм байна гэж бодоод байгаа. Тэгээд түүний дараа яг одоо тэр өөрийнхөө дуртай мэргэжлээр ажиллаа тэр одоо токорчин болно уу, инженер болно уу. Манай чинь нулаахын нөгөө барилгын инженерийн цэргийн анги гэж байгаа шүү дээ. Нулаахт байгаа. Тэр чинь яадаг вэхээр ингээд техникийн дунд боловсрол эзэмшүүлдэг юм байна. Нөгөө нулаахт байгаа барилгын темс байгаа. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэдэг тэрүүнд явуулаад тэгээд цэргийн албыг хаалгаад тэгээд тэр үнэмлэхийг авч өгөөд бас нөгөө барилгын ажил хийгээд ингэдэг болсон юм байна. Тэгэхээр би цэргийн албыг одоо ирчүүдийг хүмүүжүүлэх за эмэгтэйчүүдэд дэвших болох эр хүнийг бэлтгэх гол уурхай гэж бодоод байгаа шүү дээ. Би бас санал нэгдэж байгаа. Тэгэх юм бол одоо нэг та түр хэлжсэн шүү судалгаагаар ирчүүдийн гэр бүлдэх нөлөөлөл оролцоо ингээд багассан байгаа энүүд магадгүй ингээд эр хүн цэргийн алба таацсан бол тэр оролцоо нэмэгдэн те бид нэг түрүүний хоёлыг яриад байсан юм. Одоо бас манай тэр Монгол цэргийн нэгдсэн холбоо нэг ийм судалгаа явуулъя гэдэг байгаа. Ер нь цэргийн албаас бүх ирчүүдийн дунд нэг судалгаа явуулъя. Ямар хөө янзтай амьдэрч байна. Ажил хөдөлмөрөө яаж эрхэлж байна, гэр бүлийн байдал ямар докторчлалтай байна. Тийм үү? Тэгээ тэр бас тийм судалгааны сонирхолтой үр дүн гаргах байх гэж бодоод байгаа шүү дээ. За би төгсөлт нэг ийм зүйлийг би сайн ойлголоо багш. Хүн одоо хэлж штэ эх оронч гээл цээжэд илдээд байхгүй монголчууд гээл нэг тэнгэр заяад монголчууд гээл бид нар чи их омголон тэгээд байхгүй адилхан л дэлхийн нэг дэлхийд байж дээ тий гэхдээ бид нар хүн өөр би тэрийг хийсэн чи ялгаагүй штэ гэж хандахгүй хүн өөртөө үлгэрлэж явах хэрэгтэй юм байна. Түрүүний тэр байгаль дээр гэр бүл дээр ч гэсэн тий ингээд өөрөө л хин чарахгүй ч байсан үлгэрлэж байх юм бол асар том хувь нэмэрл гэж би харлаа. Одоо хүн чинь бас нэг юм амт юм байна шүү дээ. Одоо хансаг, дуураймсаг тийм амт юм байна шүү дээ. Тэгээ монголчууд бол бас нэг тийм талаараа онцлогтой байж магадгүй. Тэгээ нэг нэгээ дуурайдаг. Тэгэхээр одоо миний бодлоор бол ер нь хүн болгон одоо би их оронч ингээл ашиглах юм тэр боловч чухал биш. Хүн болгон өөрийнхөө хийж байгаа ажлыг нэг сэтгэлээсээ хийждэг. Тодорхой үр дүн гаргацдаг. Тэгээс ажлынхаа төлөө бас нэг энд тэнд явахдаа санаа зовж явдаг. Зөв энийг одоо яавал нэг аятайхан бүтээч хийдэ байц. Гээд ингээд явж идэг. Тэгээ бусдаа бас сайхан хамт олонтой
Хоёулаа нэг юм нэг нийлээд нэг үзүүлээд дээ. Нөлөөлч. Тийм үү? Ингээд нэг оролдоод үзүүлээд. Тийм үү? За тэгээд ингээд ухаанда одоо хүнд чинь нэг юм байж штэ нэг. Нөгөө манай штэ Дунай ангис найрын шинээр танилцаагүй бууны дуудагч гэсэн дайны төлбөр танилцсан гэж. Тэр эн чи юу гэсэн үг вэ гэхээр хөдөлмөрийн дунд бий болсон нөхөрлөл хүн чанар гэдэг бол насан турш хадгалагдчих байдаг. Бүх бат байдаг, зүрх сэтгэлд нь илүү ойр байдаг. А 6 санганы үед бий болсон танилцал энэ төр бол тэгэл нэг үчи нэг 2 хоног л явдал шүү дээ тийм үү? Тэр талаас нь бодоод үзэхээр бидний ухаандаа одоо хүүхэд залуучуудаа ер нь дэрэгдээ байгаа хүндээ үлгэрч үзүүлж явна. Би одоо бодоод байхгүй тэр гасангой ингээд 80 төхөд байгаа. Гэхдээ одоо сая мод гэж амлаад байдаг. Тэр чи бидний ус яаж ийх вэ? Би яацсан арайчтай тэгээд би яацсан юм бэ тийм үү? Тийм. Би одоо нэг мод тэр чи нэг күрзээрээ зогсож чадахгүй юу? Гэт ингээд өөртөө асуудал тавьж штэ. Тэгэхээр тэр одоо би хөвшөглөө гэж үзэх хэрэг алга. За би залуу байна миний хийх юм хойно байна дөө одоо яаралтлаг гэж тайвшрах хэрэг алга. Зүгээр л цаг үетэй уралдаал. Тий. Ажилмаар юм шиг. А тэр нь бусдаа үлгэр дурайл болмоор юм л гэж бодоод. Тэрний цаана нөгөө том утга эх оронч үзэл байгаа гэж бодож байгаа шүү. Сайхан ярилцлаа багшаа. За болсон. 14 жил таны яриаг ингэж удаа сонсоогүй шүү.